барьцаад шуудаа төрлөө. Давда. Хинтээ аймгийн Өмнөдгөр сумын харьяат Хүч спорт хороо аваргууд клубын бүх инх төгсгийн оюун болдод улсын авраг цол олгосгоо зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батуулга. Нэгэн допинг хэрэгэлсэн юм чинь оюун болдод өвдөг шороодсон хүмүүс цолын олгуулъя. Барилдах эрхийн 2 жил хасъя. Монголын хоёр бүхийн холбооны маргаан эцэгтэй хурж одоо төрөв хөрөө одоо ингэж үйл босромог үйл явдал хийж байна. Гэтэ би допинг хэрэглээгүй, миний шээсийг салсан байна. Би энэ бүгдийг одоо хууль хяналтын байгууллаганд одоо шалгуулмаар байна. ДНК-гийн шинжилгээ өгмөр байна. Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын түрүү бүх улсын аварга оюун болд сэргээж хэрэгэлсэн тогтоогдож улмаар баяр наадам зохион байгуулах хорооноос барилдах эрхийг нь 2 жилээр хасах, даваа бүрийг нь хүчингүй тооцох саналыг ерөнхийлөгчд хүргүүлсэн. Харин улсын аварга оюун болд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхт нэхэмжил гаргаад байсан юм а. Хэдэн удаа ажилласан шүүх хуралдаан өнөөдөр болж үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Өөрөөр хэлбэл Сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэгэлсэн нь Бүгд найрамдах Солонгос улсын шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Сатмангэр жаслан. Оюун болдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүүд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, оюун болдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж цол чимгийг олгуулах, оюун болдод олгосон Монгол улсын аварга цолыг хураах саналыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж шүүхээс дүгнсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч гаргана. Түүнчлэн улсын аварга оюун болд 14 хоногийн дотор нэхэмжил гаргах хэсгээс шалтгаалan өнөөдрийн шийдвэр хязээ алавчих вэ гэдг нь хамаарна. Улсын аварга оюун болд энэ оны 2 дугаар сард манай өргөмийн сайт дээр ярилцлага өгөхдөө бүх зүйл шийдэгдсэний дараа тайлбар өгнө. Нийгмийн сүлжээгээр харлуулж гутаахаа бэлцгой хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Энэ жилийн хувьд ч яг хуу сайхан аварга цол авсан. Тэгээд ардаас нь юм хил ам дагуулсан. Одоо энэ бүх юм эцсэний дараа бол одоо би үл хардагдахад бол одоо нэг юм ярмаарахгүй. Тэрнээс л бол одоо бол би зүгээр л одоо цолоо авсан хэвээрэл явж байгаа. Миний эрхийг хасаагүй, цолыг хураагаад би тэгээ Монголын ард түмэндээ найдаж байгаа. Арчсан нийгэм гэдэг утгаараа бие биенийг харуулахгүй шүү тийм ээ. Өнөөдрийн шүүх хуралдаанд улсын аварга оюун болд өөрөө оролцох хүсэлт гаргаад байсан ч ирээгүй юм а. Бид түүнтэй холбогдоход шүүхийн шийдвэрийн талаар байр суурь илэрхийлэхээс татгалзлаа.